сайн байхын үзэгчдээ цэнгэл хэсээр дахин уулзж байгаадаа Төлөв их баяртай байна. Боловсрол соёл шинжилгээ ухааны сайдын ивэлээр зохион байгуулагдаж байгаа. Залуу зохион бүтээгч 2016 улсын хурлааны 1-р шатны ээлж дуугар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Энэ жил бидэнтэй хамтран The Nature Conservancy байгууллага, түүнээс гадна мэдээллийн технологийн шинжилгээ ухааны парк, за мөн Монголын байгууллагын хүүхдийн хамтран ажиллаж байна. За ингээд энэ жил зохион бүтээгчид юу сэдэж ирсэн, ямар сонирхолтой санаа шийдүүдийг та бүхэнд танилцуулахыг харцгаая. Одоо Сэлэнг аймгаас оролцож байгаа зохион бүтээгч мөнх насан үзэгчдэд болон шүүгчдэд бүтээлүүдэд танилцуулна. Мөнх насан ухтаа авцгаая. За сайн байна уу залуучуудаа. За. Сайн явж ирсэн үү? Сайн. За. За танилцуулна багаа эхлэв. За манай баг бол одоо Сэлэнг аймагт Сүхбаатарсамаас ирж оролцож байгаа. Улсын тэргүүний лаборатори 4-р сургуулиас ирж оролцож байгаа насмх ахлагчтай баг байна. Багийн гишүүн? Манай багийн гишүүн 8 ангийн сурагч одоо Тэмүүжин. 8-в ангийн сурагч Тэмүүлэн нар. Одоо би мөөс нэг асуулт асуун. Мөөгийн тэр асуултанд хариулт итгэлтэй байна. Эдгээр багуудын дасгалжуулагч нэмлээ. Гамбол догш. Тийм ээ, Гамбол догш. Би бол Мөнхбаатараас асуусан. Гэхдээ Гамбол догшийг улс дээр мэдж байгаа бох. За тэгэхээр Гамбол догш жил бүр залуучуудаа сайн бэлдэж оруулж ирдэг. Залуучууд сайн бэлдсэн үү? Бэлцээ. За тэгвэл 3 минутын хугацаа би амжилт хүсье. За. Ер нь бид нэр би бол энэ анх удаа 2011 онд залуу зохион бүтээгч анх явагдахад тэр тэмцээнд анх удаа хүүхдүүдэд авч оролцож байгаа. Түүнээс хойш одоо 5 дахь жилдээ оролцоод явж байна. Нодлон бол нэг жил өнчихэд бол маш их хүлээцтэй, маш их одоо хүлээлт үүсгэж ирсэн. Энэ жил залуу зохион бүтээгч маш гоё өргөн сар өрөөтэй олон баг хамарсан их сайхан явж байна. Бүтээл маань одоо өмнө залуу зохион бүтээгчд бас орж байсан. За тэгээд орохдоо бол илүү гол хийгцэн гэдэг шалтгаанаар хасагч ирсэн. За тэгээд бид бол тэдний өөрсдийнхөө хэмжээнд судалж үзээд тэгээд энэхүү бүтээлээ одоо илүү сайжруулж орчихсон байна. Аюугийн сайжруулсан бэ гэхээр одоо энд байсан ил нухсыг бид одоо өөрсдийнхөө сольж даалд болгосон байгаа. Наанаас нь түгжээ оруулдаг маягаар даалд болгож хийсэн байгаа. Одоо бас энд түгжээг илүү өөр төр 180 градус дэлгэгдэж өөр дээрээ бас илүү барьж зөвхөн гадны хүч нөлөөнд хаагдах байсан маягаар шийдэж өгсөн байгаа. За тэгээд доороо 4 дугуйтай учраас гэрийн нөхцөл таанч аваад явах боломжтой бөгөөд энэ хүү бүтээлийг одоо нэг гэлтгүй олон төрлөөс ашиглаж болох үс даваа талтай байгаамаа. За тэгээд эхний дээдлийн тавиар маань конус хэлбэртэй байгааг явуулчихна. Энэ хүү тавиар маань өөрөө хураагдахтаа тэгээд өөрөө тэгшинцэгтэй дөрвөлж хэлбэртэй болж хураагддаг байгаа. За тэгээд энэ хүн модоор хийгдэх бөгөөд илүү хүний эрүүл ахуй экологи талдаа илүү анхаарч өгч байгаамаа. Багийн бусд гишүүдээс нэмэлт тайлбар хийж болно. Мөнх нас юм орчихсон уу гайгүй? Хомц тавиад гэх юм бол их хөгдөг биш, угсрагддаг байдаг. Угсрагддаг тавиад гэх юм бол угсаж чадах тохиолдолд ямар нэгэн зүйл нь унж алах болох жишээний тиймхүү асуудал гардаг л да. Тэгээд шууд хаягддаг л да. Танаа энэ тавиурыг одоо би гартаа зөөж авчраад нэг коноп эндээ тав дарангуй сав гээл доошоогоо ундаа хийж болох уу? Хурдтайгаар нугсан тийм амир хурдтай ажилладаг. Тамилтаар их явдаг хүмүүс хэр хэрэгтэй бол? Ер нь бол эргэтэй л дээ. Нэг захиалаач мөгийг. Хэмжээ нь ямар байх вэ? Хэмжээ нь бол одоо зурган дээр бол жоохон том харагдчих магадгүй. Хэмжээ нь бол одоо яг хийгээд ирэх юм бол өөрөө бол их авсаархан жижиг хэмжээтэй хийхээс шийдсэн байгаа. За шүүгчд ямар санаа бодолтой сонирхъя? Овор хэмжээ жижигтэй байна гэдгийн цаанд яг энэ чинь өөр нэг бат бөхөд нь бас нөлөөлөх гээд байгаа байхгүй. Бат бөхөө бариулахаар хүндэрч гээд ирэх тийм шаардлага гарч ирэх баг. Нэгд. Хоёрдугаарт энэ бол яг би гутлын 50 ирэхээс илүү 5 тал руугаа явчих болоо да. Яг энэ одоо миний нүдээр харж байгаа өнцгөр бол энэ яг 15-аас 20 градусаас илүү тийм өнцөг харагдахааргүй бол юу үсгээд байна л да. Яг энэ налуугаар ингэ яваад ирэхээр ер нь бас эргүүлээд хэрэглээний өндөр ч гэсэн бас хэцүү болно л да. Цогж авсан шүүгч. Яг одоо хийхдээ ингээд бүх түгжинүүдэд хөгжичээд ил байлгаж байгаа юм. Хураач болно яг ингээл тоо гутал тавих тоогоор ингээд сөхөж бас гутлаа хийж болно. Тэгээд энэ маань бас одоо ингээд нугасыгаа өөрөө ингээд түгжчихдэг аа. Тэгээд түгжээгээ салгаж аваад одоо тавирынхаа тоог цөөлж болдог гэдгээр бас таа. За хэмжээгээ сайн боддохгүй юу? Хэмжээнүүдээ тий. Ямар төлөвлөлт. Миний харж байхаар бол иймэрхүү ижил төстэй бас байгаад ямар ч гэсэн боломжтой мэй гэд тэмдэжсэн санагдаж байна. Тэгэхээр та хэд бол энийг хөгжүүлэх хэрэгтэй байх. Нөгөө талаас бол зүгээр яг материал дээр хамаагүй баригдаад байж болохгүй байх тийм ээ. За баярлалаа. Гутлын тавирыг зөөдөг хийх ач холбогдол байгаа юм. Нэг нь тавирыг чи ингээл тавьчаад айлт нь газраа л байж идэг шин. Харин энийг багажны хайрцаг зөөдөг, өвтдөг тэгээд ингэхээр тэнийгээд яадаг юм багажны хайрцаг гээд хөгжүүлвэл яасан юм бэ л гэж хэлэх гэсэн. За шүүгчдийн гэрэл 1 ногоон, 2 ногоон, 3 ногоон баяр хүргэе залуучуудаа. За хасан мөнхийн багийнхан маань 2 санаа бүтээлд оролцож байгаа. За манай 2 дахь санаа бол бас гол хогийн сав байгаа. За яагаад гол хогийн сав гэсэн ихлээр одоо хүн өөрсдийнхөө зуршлаар одоо хог хаях тий. Одоо мэдээж сакс тоглох дургуун гэж байдаг байх.
Тэ зүгээр одоо энэ тэнд байгаа хогийг аваад ингээд шидэж үзэх зорилгоор одоо хогийг хаях иймэрхүү санааг агуулсан байгаа. За тэгээ энэ сургуулийн орчинд байрлах бөгөөд хүүхдийн эрүүл ахуй талаас нь илүү анхаарч өгсөн бүтээл байгаа. Яаж эрүүл ахуй талаас нь анхаарсан болоо? Одоо мэдээж ойр орчмын хогийг аваад хүмүүс шийдэх нь ойлгомжтой. Тэгэхээр тэр авийн хог цэвэрлэгдэж байна гэдэг чинь одоо илүү цэвэрхэн орчин байгуулагдаж байна гэсэн. Тэгээд энэхүү бүтээл маань бас энэчнээс энэхүү хавлах маань онгойж одоошоо орсон хогийг хогийн савнаас нь авч цэвэрлэх боломжтой юм агнасаа байгаа. Тэгээд одоо ийшээ хог шидлэхэд энд нэг уян төмөр дотор талдаа уян төмөр байгаа гэсэн үг. Уян төмрийг хүндэж дээшээ энд баярлалаа эсвэл гол гэсэн бичиг гарч ирснээрээ хүний урамшуулж байна л гэсэн үг. За энэ төрлийн санаанд өөрийн үнэлт өгүүлтийг өгөөч Эрдэнэ сайхан багшаа. Одоо суурийг жоохон дээш нь хийхгүй бол нөгөө чог нь жоохон дүүрээд ирэхэд урагшаа юм уу хоошоо өөрөө унчих магадaltaй болох юм шүү дээ. Тэрийг бол шийдэж болно. Гэхдээ энэ нь бол одоо яг зарим нь цогоо дохож моход аллах нь байна да. Урталт нь хийж болно болох юм. Энэ маань бас яг суурин биш. Энд тэнд байрлуулж зөөр юм байж байна. Одоо авсан шүүгч. Манай нөгөө хүүхд эрүүл аюулгүй орчин сурж амьдрах боломжийг бүрдүүлэхдээ чиглэж байгаа маань тий. Гэхдээ юуны асуудал байна л да. Хогийн саваа бүтэнээр хийх гээд байгаа юм шүү та. Тэгээ хогийн сав бүтэн хийхчээснээс нөгөө иймэрхүү шийдлүүд ямар байдаг вэ? Хогийн савн дээр тавьчдаг нөгөө самбарууд байгаа гэдэг шүү дээ. Өөрөөр сургуулийн газар нэгэнд бий болцсон хогийн савн дээр нэмж суйрлуулах маягаар тий. За ингээд шүүгчдийн гэрэл ас үнэлгээ гарна. Энэ бүтээл санаа 2 дугаар шатнд тэнцвгүй юу? Нэг улаан, нэг ногоон, 2 дугаар шатнд бүгдээрээ цагс тоглоно. Амжилт. За тэгвэл ажиллаад да. За.